Сайн байна уу? Намайг Уянга гэдэг. Би сургалтын менежер. Рестораны менежерээр шинээр ажилд орж иж байгаа. Албан тушаал ахин менежерээр ажиллаж байгаа менежертэй би сургалт орж ажлын байран дээр бэлдэж чадварлаг болоход туслах нь миний гол үүрэг юм. За, стандарт чанарын шаардлага хангахад бас нэг зүйлийг менежер маань өөрөө мэдлэгтэй байх ёстой. Тэгэхээр зэрэг энэ утгаараа бид нар ч гэсэн анх KFC-г Монголд нэвтрүүлэхэд 2 сарын хугацаатай бас Малайзад зургуулаа очиж сурч байлаа. Энэ сайхан ууламжлалыг Монголдоо ч гэсэн одоо хүртэл бид нар нэвтрүүлж шинээр орж иж байгаа менежерүүдэд 2 сарын хугацаатай сургалтыг явуулдаг. Гэтэл сургалт маань үүгээр хязгаарлагдахгүй л дээ. Бүх менежерүүдээ өсөж хөгжих, мөн ажилтнаа өсөж хөгжих боломжийг олгоод ямар KFC-гийн зүгээс жил болон Азийн улс орнуудыг амжилттай ажиллаж байгаа менежер болон ажилтнуудыг цуглуулж ур чадварын тэмцээн юм уу эсвэл одоо ямар нэгэн арга хэмжээг зохион байгуулдаг. За, олж авсан мэдлэг мэргэжлээ сургалтын менежер баснараа бусдаагаа хуваалцж байгаа нь хамгийн таатай зүйл байт юм аа. Сайн уу, их төвшин байна. KFC рестораны туслах менежер албан тушаалаар ажиллаад хэдийн 2 жилийг алдаа үзсэн байна. Манай салбар одоогоор 60 гаруй ажилчид үйл ажиллагаа явуулж байгаа. Би анх KFC хүний нөөцийн удирдлагч хэлбэрээр суралцж төгссөн. Суралцж байгаа хугацаанд гэвэл маш олон төрлийн онлайн менежментийн талаарх онолуудыг суралцж төгссөн байгаа. Тэгээд одоо ажлын байран дээр гараад энэ олон ажилчдыг хэрхэн зөв зохистой зохион байгуулах чиглэлүүд талаар өдрөөс өдөрт өөрийгөө хөгжүүлж сурч аваа. KFC-гээс надад хамгийн их таалагддаг зүйл гэх юм бол менежерүүдийн өдөрлөг байгаа. Энэ өдөрлийн хүрээнд гэх юм бол KFC-гийн нийт бүх менежерүүд хоорондоо цуглараад бие биендээ сурсан, мэдсэн тэр дадлаг туршлагаар тэр ажлуудаа бүгд бие биендээ зааж сургаж бие бинийгээ бас хөгжүүлж мөн түүний зэрэгцээгээр баг хамт олныг нэгтгэх зохион байгуулах удирдах талын төлөв чиглэлийн хөгжим тоглоомнуудыг тоглодог тэр үеийг маш өвчтэй юм байна. Энэ надад маш их таалагдсан. Бид сар бүр ресторан дээр зорилтыг тавьж ажилладаг. Уг зорилтыг хүрэхин тулд рестораны ажилтан багийн гишүүдийн оролцоо маш чухал байдаг. Багийн гишүүд өөр хоорондоо бие биендээ тусалж, бие биендээ дэмжих, дагалдуулах хамгийн гол зүйл нь юу вэ? Нэгэн хамт олон болж яг нэг зүйлийн төлөө чин сэтгэлээсээ тэмүүлж ажиллаж чаддаг. Үүнийхээ ч үр дүнд бид зорилтондоо сар бүр хүрч үүнийхээ хэрээр сар болгон ажилчдаа оромшуул нэг цагийг бодож олгож чаддаг. My judges and team. Yes. Give me one. Give me you. You. Yeah. And. What does it spell? Yeah. What does it spell? Yeah. What does it spell? Yeah. And how do we feel? So good. Shake this up for like that. Сайн байна уу, намайг Мичмаа гэдэг. KFC ресторанд ажиллаад 3 дахь жилдээ болж байна. Одоогоор ээлжийн менежер албан тушаалыг ашигладаг. Анх KFC 3 жилийн өмнө байгууллагад би ажилтнаар орж байсан. Тэр үед нийт ажилчид болоод сургалтын менежерүүд маань одоо зааж зөвлөсний үндсэн дээр би үүдээд менежер албан тушаалтай явж байгаа. KFC ажилчдаа албан тушаал дэвших, карьер өсгөх боломжуудыг байнга олгож байдаг. Надтай цаг ажиллаж орсон залуучууд рестораны ээлжийн менежер болоод рестораны туслах менежерээр одоо ажиллаж байгаа. Энэ мэтчлэн KFC бидэнд маш олон боломжуудыг олгож байдаг.